Сайн бацгаана уу? Хэцгээшээ 2017 оны A хөлбөрийн запад даалгаврын 2-2 буюу 11-р ангийн термодинамик хичээлийн бодлогыг олцгоё. За үйлдвэрт маань зурагт 0.25 мол хүчил төрөгчийн хийд явагдсан цикл процессыг диаграмаар үзүүлв. За тэгэхээр төрөгчийн хий массыг дараа нь аль температурт хамгийн бага 3-р төлөвлөлт хийн дотоод энергийг нэг цикл хийсэн ажлыг тус алхах нь. За ингээд бодлого бодож эхэлцгээе. За ингээд бүгдээрээ мөнгөлээд масс олцгоё. Хий масс олохын тулд бид нарт үгүй та хэмжээ болдог эмэг хувахан ньют болдог энэ томьёо байдаг шүү дээ. Эндээсээ бүгдээрээ масса нью үүсгэн нью хүчил төрөгч харуулж байгаа. За тэгэхээр бид нарт нью болон нью хоёр маань хоёулаа болгох маань өгүүлбэр дээр өгөгдсөн байгаа. Тэгэхээр шууд олчихно гэсэн 0.25 молыг үржтгэн нью маань 32 грамм. За 2 мол маань хурааллаа. За хий масс маань 8 грамм болчихжээ. За аль төлөвт температур хамгийн бага байгааг болох хэрэгтэй. За тэгэхээр бид нэр хэлээд процесс одоо тийм. За 1-2 дугаар процесс маань даралт болон эзлэхүүний айл өсч. Тэгэхээр даралт болон эзлэхүүний шугам хамгаалах гэсэн үг. Энергийн шугам хамгаалах. За 2-3. За 2-3 маань эзлэхүүний тэнхлэгтэй бэрхшээл нөхлөөр буюу тухайн тэнхлэгтэй бэрхшээл нөхлөөр байгаа процесс маань тогтмол байдаг. Тэгэхээр бидний эзлэхүүн өөрчлөгдөв учраас энэ бол эзлэхүүн тогтмол буюу шизофрен процесс. За 3-1 маань даралт тэнхлэгтэй бэрхшээл нөхлөөр буюу даралт маань өөрчлөгдөв буюу. Тэгэхээр даралт тогтмол буюу изолор процесс байна. За энэ бүгдээ процессыг таньчлаа. За одоо диаграм дээр диаграмынхаа бүх процессыг байруулаад изотермөрөд татж үзнэ. За энийг бүгдээ P1, P2 гэдэг аваад энийг P2 гэдэг авч. За одоо эхний цэгээс цэг дээр изотермийнхаа мөрийг татъя. За дараа нь 2-р цэг дээр татъя. За одоо 3-р цэгийг дараалаад. За энэ бол T1, T2, T3. Тэгэхээр изотермөрийн маань координатын хэрүүгээ хэдий чинээ ойртох тусам температур маань бага байдаг. Харин координатын хийсээ хэдий чинээ гадагшлах тусмаа температур маань их байдаг. Тэгэхээр бидний хамгийн бага температуртай хэсэг маань бол T1 байх. T1 хамгийн бага. За дараагийнх нь болохоор T3 байна. Тэгээд хамгийн их температуртай маань T2 байна. За C3 3-р төлөвт байгаа дотоод энергийг олгосон байна. За хийчихье. За тэгэхээр эхлээд бүгдээрээ төлөв болгон дээр төлөвийнхаа параметруудыг бичье. За тэгэхээр нэгдүгээр төлөв дээр P1, V1, T1 байна. P1, T1, V1. За хоёрдугаар төлөв дээр маань P2, V2, T2. P2, V2. Төлөв дээр маань
P1, V2, T3. За ингээд төлөвлөгөө параметруудыг бүгдээрээ биччихлээ. За тэгэхээр дотоод энерги олдог томьёо маань дотоод энерги олдог томьёо маань 2-ны I дээр 2-ны I new RT. За биднэрт температур маань өгдөөгүй учраас бүгдээрээ дотоод энерги даралт болон эзлүүний ашиглаад авъя. За тэгэхээр төлөвний тэгштэл маань PV тэнцүү URT. За энэ тэгштэл байгаа. Тэгэхээр бидэнд харагдаж байгаа URT маань PV-тэй тэнцүү. Тэгэхээр бүгдээрээ URT-ийн хооронд PV-г олж болно гэсэн. За гэхдээ энэ маань зөвхөн 3 дугаар төлөвтэйгээр дотоод энерги болгож байгаа. Бүгдээрээ PV-г оруулаад бичиж болно гэсэн. Тэгэхээр дотоод энерги болгох. P. За. Тэгэхээр бид нар зөвхөн яг 3 дугаар төлөвтэй болгож байгаа. Тэгэхээр бидний 3 дугаар төлөв P1 болон V2 байгаа. Тэгэхээр P1 V2-ыг оруулж болно гэсэн. За тэгэхээр бид нар төвчл хөрөгч буюу 2 атомын өгөгдсөн. Тэгэхээр бидний чөлөөний зэрэг маань 5 гэсэн. 2-ны 5-ыг үржтгэн. За P1 дээр маань 1 атмосфер буюу 1 атмосфер маань бол 15 зэрэгт байдаг шүү. Тэгэхээр 1-ийг үржтгэн 15 зэргийн паскал. За V2 дээр маань 4 литр буюу 1 литр маань 10-3 метр куб. За тэгэхээр 4-ийг үржтгэн 10-3 метр куб болно. За тэгэхээр бидний шийд маань 5-2-ыг үржтгэн 400 буюу 1000 жаул буюу 3 дугаар төлөвийн дотоод энерги маань 1 кJ боллоо. За хамгийн сүүлд бүгдээрээ ажлыг бол. За энэ процесс маань за тэгэхээр бүгдээрээ ажлыг олохдоо тухайн диаграм дээр байгаа дүрсийнхаа талбайг олоод бидний ажил бас олддог. Тэгэхээр бүгдээрээ дүрсийнхаа талбайг олчоод бидний ажил маань олчихно гэсэн. За тэгэхээр ажил бол энэ дүрсийн маань талбай. За тэгэхээр бүгдээрээ гурвалжны талбай олдог томьёо буюу хоёртлыг нь үржүүлээд 2 дугаараар авчдаг шүү дээ. За эзлэхүүнийхээ өөрчлөлтийг даралтынхаа өөрчлөлтөд үржүүлээд 2 дугаах буюу гурвалжингийн талбай олох томьёогоор олоод одоо ингээд ажил маань гарч ирж байна. Тэгэхээр ажил маань ингээд 200 жаул гарч байна.